За юуны урд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол улсын ерөнхийлөгчийн институт байгуулагдсны 25 жилийн ойн баярын мэнд хүргье. Монгол улс эрт дээр үеэс төрч ёсны баялаг түүх уламжилтай улсуудын нэг. Монголчууд бид түүхийнхээ ихэнх цагт хаанаар толгойлуулсан засагтаа байсан бөгөөд төр барихын ухааны ариун мэдлэг хурааж хүн төрлөختний түүхэнд ул морой тод үлдээсэн их өвөг дээдстэй ард түмний үр сад билээ. Өнгөрсөн 20 дугаар зуун бол Монголын ард түмний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр хэлэлцгаарын халдшгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх хэрэгчлөөгөө бүрэн бүтэн болгох, хөгжлийн хоцрогдлоо арилгахын төлөө тасралтгүй тэмцэл, цуцалтгүй хичээл зүтгэл, ололт амжилт бас ухаардын зам байсан. Энэ үйл явц дунд орчин цагийн төр засаг төлөвшөх өрнөлж нэгэн адил хэд хэдэн үе шатыг дамжин өнөөдөртөө золгосон. Монголчууд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, буддын шашны тэргүүн богд жавзан дам путгтыг олноо өргөгдсөн хаанаар өргөмжилж, шин он тоол эхлүүлж байсан бол 1921 оны ардын хувьсгал ясны дараа богд хааны эрхийг хязгаарлан бүгд найрамдах төрийн хэлбэр тогтоохыг зорж, улмаар 1924 онд богд хаан таал төгссөний дараа хаан засгийн хэлбэрийг халсан билээ. Бүгд найрамд Монгол ард улс 1924 оны үндсэн хуулиар иргэнэ өмч хөрөнгө нийгмийн гарал үүслээр ялгуурласан коммунист үзэл онолтой шашингүй, ангигүй нийгэм байгуулах зорилготой төрийн байгуулалтын мөн чанарын хувьд хамтын удирдлагын бүгд найрамдах хэлбэртэй ерөнхийлөгчгүй улс байхаар тогтсон бөгөөд уг тогтолцоо үндсэндээ 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хүртэл үргэлжилсэн билээ. Монгол улс 1990 он ардчилтаа золгож 1960 оны үндсэн хуульд нэмэлт оруулж ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгож Монгол улсын төрийн тэргүүнтэй болсон. Энэ нь хүн ахтай, дээл захтай, айл өрхөж тэргүүнтэй байх төр барих Монгол ухаан уламжилтаа нийцсэн шийдвэр байлаа. Улмаар монголчууд шинэ үндсэн хууль боловсруулж ерөнхийлөгчийн институцийг улам баяжуулж баталгаажуулсан билээ. Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс идэвхтэй гадаад бодлого явуулж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь үндсэн хууль болон бусад хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэхээс гадна Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийг дээдэлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн байдаг. Ерөнхийлөгчийн институт хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй харьцуулбал өнгөрсөн 25 жилд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн. Бүгд найрамд Монгол ард улсын ардын их хурал 1990 оны 9-р сарын 3-ны өдөр Пунсалмаагийн Очирбатыг бүгд найрамд Монгол ард улсын ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд Очирбат ерөнхийлөгч 1990 оны 9-р сарын 18-ны өдөр ерөнхийлөгчийн тамгын газрын даргыг томилж, мөн сарын 19-ний өдөр тамгын газрынхаа бүтэц орон тоог баталсан байна. Түүнээс хойш Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хүрээнд манай улсын хөгжил дэвшилд хөтлсөн, ахис дэвшилд авчирсан олон чухал шийдвэр санал санаачлал гаргасан, түүхэн үйл явдлаар дүүрэн 300 сар буюу бүхэл бүтэн 25 жилийн төрийн түүх шастрын шин товчон бүтээгджээ. Энэ хугацаанд эрхчлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн эдийн засаг, улс төр, нийгмийн горомсон шилжилтийг нэгэн зэрэг тайван замаар, сонгуулийн замаар хэрэгжүүлж чамгүй их амжилт оллоо. Манай улсын нийгэм эдийн засгийн амьдрал чанарын эерэг олон өөрчлөлт гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн хугацаанд 10 гаруй дахин өсч, хүн ам 3 саяд хүрч, дундаж наслалт 7 жилээр уртссан байна. Цаашд бид олсон ололт амжилтандаа эрдэж ташуурах, булаацалтанд тотголцож ухрах ус, харин ч улам мэрэмшин зоригжиж, эвлэлтэнд зогцож хөгжлийн гайхамшигыг бүтээхийн төлөө нэгэн амсгаатай, нэгэн баг болон ажиллахыг үндэсний эрх ашиг өнөөдөр шаардаж байна. Та бүхэнд толиулж буй өнөөдрийн энэхүү бүтээл Пунсалмаагийн Очирбат 1990-с 1997 он, Нацхийн байгуун 1997-оос 2005 он, Намрын энх баяр 2005-аас 2009 он, Сахагийн элбэгд орж 2009 оноос өнөө хүртэл энэ эдгээр ерөнхийлөгч нарын
Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эрх болон архивын эрх, гэрэл зураг, баримтан түшгэлэн харуулахыг хичээсэн болгоон сойрхон. Энэ бүтээлд нийт одоо 300 сарын 25 жил 300 сарын үйл явдлыг харуулсан 500 гаруй богино өгүүлэл, 500 гаруй гэрэл зураг, 2500 гаруй үйл явдлыг оруулсан болно. Монгол улсад ерөнхийлөгчийн институтус байгуулагдсны 25 жилийн баярыг тохиолдуулан Монгол улсын үеийн ерөнхийлөгч, тэдний итгэлтэй ард тал, багтан ажиллах ховор хувь заяатай, бас нэн хариуцлагатай үүргээр нэр төртөө биелүүлсээр ирсэн Монгол улсын үеийн ерөнхийлөгч нарын тамгын газрын хамт олон үйл ажиллагааг нь дэмждэг хамтран зүтгэгчдүүд болон ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэж сурталчилж ирсэн хэвлэл мэдээллийнхэнд гүн талархал илэрхийлж Монголын ард түмний буян заяа улам өөдрөг байхын ерөөл дэвшүүлье. Та нарт их баярлалаа.